За Батцамбарт хэлэхэд одоо өнгөрсөн хугацаанд энэ Ардын намын хулгай зэлгийг бойлуулахын төлөө өгтлөө зүтгэлээ. Энэ хугацаанд одоо асар их хулгай хийлээ. Гэхдээ та нарын хийсэн хулгайч одоо мөн ч ихтэй. Тэгээд тэр болгоноос маш асар их мөнгө олсон. Тэр нүүрсний хулгайны мөнгө одоо бүгдээрээ яаж тэрнгээ цэвэршүүлэх үү гэдэг ийм л юм явж байгаа. Би танд нэг ганцхан тоо хэлье. Ер нь бол өнгөрсөн хугацаанд би хэлж штэ. Ховд аймагт 83 одоо аж ахуй нэгж хөгжлөгдсөн. Тэрний 79 нь тухайн үеийн одоо нэгдлийн дарга байсан. Тэр одоо аж ахуй нэгжүүдийн Монгол Ардын намын хорооны дарга байсан. Тэр хүмүүс бүгдээрээ авцгаасан байхгүй. Тэгээ өнөөдөр энэ хөгжлөө явуулаа гэхэд хамгийн ашигтай хэдхэн компани дээр орно гэдэг нь үнэн. Бусдаар бол нэг 10% нь хөгжсөн энэ юм дээр орохгүй. Тэгээ энэ дээр ер нь нэг л юм ил болно. Тэр нь одоо нүүрсний хулгайны мөнгнүүд бүгдээрээ аль бие усны хөрөнгө болж хуурна. Энэ бүх зүйлийг одоо бас энэ сая очроод гишүүний хэлсэнчлэн бас тодорхой хэмжээгээр нэлээд улс өөртөө асуудалд хандж ярьж юм шийдэхгүй бол арай л ийм одоо хуудуутай орж чинь. Мэдээж одоо төрөмчийн бодлого зохицуулалтын газрын дарга цэнгэл дарга бол яг энэ компаниудынхаа талаар бол нэлээд сайн мэдлэгтэй байгаа. Гэхдээ энийг одоо хичнээн та одоо их зөв зүйл бодож байгаа ч гэсэн бас цаанчин энэ одоо юм дундуур нь одоо тэгээ симхигээр нь ашигладаг маш их олон нөхдүүд одоо таны одоо олон дарга нар байгаа. Тэд нар ч л одоо энэ зүйлийг ашиглаж одоо энэ хулгай мөнгөө бүгдийг аль бие усны болох тэр л ажлыг хийх чинь гэж харж байна. Тийм учраас одоо энэ бол тэгээд их л одоо хяналтын вакцинд өгөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй. Тэгээд юу болох вэ гэхээр ямар ч үнээр хамаагүй хөрөнгөө аль бие усны болгож байгаа. Энэ 9 жилийн туршид энэ төр засаг барьж энэ одоо олон хулгайнаас хийсэн тэр мөнгнүүдээ бүгдийг аль бие усны болгосон тийм хүмүүсийн л одоо хүсэж байгаа зүйл болж өгөрөө шүү гэж хэлмээр байна.